Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би 8 гэрцгэнээр автай буюу 80 м2-ийн план зураг гар скицээр зурж бэлдсэн байна. За би өрөөнийхөө төлөвлөлтүүдийг бүгдийг төрүүлээд зурчихсан байгаа. За 2 унтлахны өрөөтэй 2 унтлахны өрөөнд ойролцоогоор 10 м2, гонх буюу үүдний өрөө нь 3.5 м2, ариун цэврийн өрөө нь 3.5 м2, техникийн өрөө 1 м2. За техникийн өрөө буюу ариун голд нь орж өгснөөр ариун цэврийн өрөө галтгооны сангийн шийдлүүд нь маш ойрхон холбоотой учраас илүү зардал бага, илүү хэмнэлттэй болдог. За цонхнууд нь унтлахны өрөө метр 60-тай, ер нь бол метр 60 бол стандарт хэмжээ гэж үздэг. За энэ уртлын унтлахны өрөө бол хамгийн их ерөнхийдөө нарыг үздэг. За баруун талдаа нэмэлт цонх гаргаж өгснөөр өрөөний нарыг илүү сайн үзнэ. Илүү хамгийн дулаахан өрөө гэж ерөнхийдөө энэ өрөө нь хамгийн дулаахан байна л гэсэн үг. Унтлахны өрөөндүүд баруун талд төлөвлөгдснөөр өрөөний нарыг илүү сайн үзэх учраас илүү дулаахан байна. Унтлахны өрөөнийг зүүн талд нь төлөвлөж өгөх юм бол өглөөний нар үзээд үдээс хойших нар үзэхгүй учраас илүү хөдөн байдаг. Тийм учраас унтлахны өрөөг хөвчлэн баруун талд нь нар шингэх зүгтээ төлөвлөх нь хамгийн зөв төлөвлөлт болдог. Зочны өрөө нь 2.5-тай, зочны өрөөний эсрэг талд зүүн талд нь метр 2-тай агаар сэлгэх цонх хийлээ. Галтгооны хойно метртэй галтгооны тавилганы голын цонхыг илүү зүгээр байдаг. Ариун цэврийн өрөөнд 60-тай жижиг цонх байхад ерөнхийдөө болно.